За тав намрыг би Орхон аймгийн цагдаа газрын мэдээ судалгааны албан мөрөгчтэй цагдаагийн авч хэсэг цолтой Баснжаа Эрдэнэчээр 2024 оны шуурхай хөдөлгөөний засгийн арьс мөрөгчдийн 10 албагчаар төрсөндөө баяртай. Энэ хүү тасгасаа тодруулсад хөгж дэмжиж исэн засгийн хамт олон одоо их баярлалаа. За мөн энэ арьсыг сууж хийх нөхцөл болцоогоор хангаж арын албыг нь авч өгдөг. Арт технэр эрдэнэ зайтай талхсан сэтгэлээ нөхөө ажлыг хийхэд энэ мэдээ судалгааны ажлын онцлог нь өөрөө олон цагаар сууж ажиллах шаардлагатай ажил байдаг тул энэ ажлын 8 цаг дамждаг. Үүнийгээ төвчсөн оройн цагаар 8 цаг 22 цаг хүртэл сууж ажиллах нь их тохиолддог. Энэ болгонд миний аныг өрөвдгийг зохицуулж яадаг хэмтэй маш их баярлж байна. Та бүхэнд ирэх 2025 онд нь ажил хөдөлмөрийн өндөрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж шинэ оны халуун мэнд хүргье. Сайн байна уу? Би Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн засгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн цэцлэгч Батэрдэн байна. Би 2024 онд тохиож байгаа эрүүгийн цагдаагийн албаны түүхэд 90 жилийн аян босгон дээр Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн засгийн хөдөлмөрийн аварга аль багчаар тодорсонд баяртай байна. За энэхүү шагналыг авахд тусалсан гэр бүл болон засгийн хамт олон та бүгдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Та бүгдэд шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргье. За амрыг ирээ Орхон аймгийн цагдаагийн газар нийт хэвжин Монгол олон нийтийн аюулгүй хангах засгийн хэсгийн байц шалтан тогтох байна. За би цагдаагийн байгууллагад 7 жил ажиллаж байгаа. Өмнөөс сүүлийн 3 жил нь Орхон аймгийн цагдаагийн газартаа ажиллаж амьдарч байна. За тэгээд манай албаны одоо онцлог гэх юм бол нийт хэвжин Монгол олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтээ тэмцэх, гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх, талсан зогсоох, иргэдээс ирсэн өргөл гомдлыг одоо шийдвэрлэх үндсэн шиг үүрэгтэй. За мөн иргэдтэйгээ одоо өдөр болгон тогтмол байнга харьцдаг, иргэдийнхээ одоо дунд орж ажилладаг, иргэдтэйгээ хамгийн ойрхон ажилладаг ийм онцлогтой байгаа. За тэгээд 2024 оныхоо одоо байгууллагын хөтөлбөрийн арга болсондоо маш их баяртай байна. За намайг тусалж дэмжсэн дарга ахлах, засгийн хамт олон үргэлж дэмждэг аав ээж, хань ижил, үр хүүхэд одоо гэр бүлдээ маш их баярлаж талархснаа энд ашигт хэлмээр байна. Ирж байгаа 2025 онд эрүүлэнх байж, ажлын их амжилт гаргаж одоо ихийг хийж бүтээсэн ийм он жил байх болтугай гэж өрөмөр байна. За тэгээд шинэ оны баярын мэндийг дэвшүүлж байна. За та бүгдээ амрыг ирээ. Би Орхон аймгийн замын цагдаагийн таслын цагдаа зохицуулагч ахлагч Мөнх сайхан байна. За энэ 24 онд байгууллагын аварга болсондоо баяртай. Намайг тус дэмждэг энэ хамт олон гар удирдлагуудаа баярлалаа гэж хэлье. Манай замын цагдаагийн онцлог бол хадуун талд хөрдөн хөрж цаг нараагүй ажиллах гэсэн чинь би ажил мэргэжтэй хайртай. Намайг дэмждэг ажлын хамт олон болондоо та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Амрыг ирээ Орхон аймгийн цагдаагийн газар захиргааны удирдлагын tasгийн цагдаач жолооч цагдаагийн ахлагч Мөнх байна. 2024 онд байгууллагынхаа тэргүүний аль багч болсондоо баяртай байна. Энэ шагналыг нэр хүнтэй шагналыг авахд гэр бүл ажлын хамт олон тусал дэмж та бүхэндээ баярсан талархснаа илэрхийлье. Ирж буй 2025 онд та бүхэндийнхээ ажил хөдөлмөр эрүүлийн сайн сайхныг хүсэн ирээё. 112 сонсож байна. За наадмын талбайд согтоо үйлчлэгчдүүд мэдээлэлээ ярилцаж байна. За 112 авлаа. Орхон аймгийн цагдаагийн газрын нийтийн хийж өрөө хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах tasгийн эрүүлийн цагдаагийн ахлагч сандаг дөржигдгээ. За би 2024 оны тэргүүний алба хаагч болсондоо баяртай байна. Нийт бие бүрэлдэхүүндээ баярлалаа гэж хэлээ. Цаашдаа би хичээж улам хичээж ажиллах болно. 2025 онд нийт бие бүрэлдэхүүндээ шинэ оны шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Энэ дэвшийг ашиглан гэр бүл болон хайрт аав ээж хоёртоо хайртай шүү хүүн улам хичээж ажиллах болно. Ажлынхаа бие бүрэлдэхүүнчсэн улам хичээж
хичээнгүй цаашаа зөвхөн ажиллах болно гэж хэлье. 2025 онд бүгдээр эрүүлэг аж аргалтай ажлын өндөр амжилт хүсье.